За сайн байцгаана уу бүгдөө энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд энэ удаагийн бичлэгээр юу ярих гэж байна гэхээр те ер нь ингээд ойрд бичлэг оруулсангүй ер нь юу болж байна? Сонин сайхан юу байна гэсэн маягтай тийм бичлэг хийх юм уу гэж бодоод сууж байна. Өнөөдөр бол нэгд өдөр 6 сарын 8-ны өдрийн өглөөний 7 цаг 30 минут болж байна. Би дөнгөж цаа шинэ ээлжнээс орж ирчээд 3 өдөр шинэ ээлжтэйсэн. Тэгээд орж ирчээд байж байгаа байхгүй юу? Ягаад тэр өнөөдөр ажил дээр нэг 4 цагаас 6 цагийн хооронд унтах боломж олдсон. Манай ажил гайгүй ер нь 50 байж таараа тэгээд ажлынхаа хамт байсан шөнийн ээлжээс үнтэйгээ ярьж байгаа хоёул ээлжиж унтах уу гэж байгаа. Тэгээд тэр хүмүүс болохоор 2-оос 4-ийн хооронд унтаад би 4-өөс 6-ийн хооронд унтаад гэд жоохон унтсан болохоор нэг айхтар ядарч байгаа юм бол алга. Тэгээд тийм болохоор ингээд сууж байна. За тэгэхээр ойрын үеийн сонин сайхнаас гэх юм болвол би жолооныхаа шалгалтанд тэнцэж жолооны үнэлгээ эцэст арайч нүг шиг юм авсан байгаа. Тэгээд би бүх шалгалтаа ингээд эхний харанд авсан заяа ингээд 4-ийн шалгалтыг гэсэндээ эхний хараа машин барих шалгалтаа ч гэсэндээ ингээд эхний харанд авсан. Тэгээд энэ жолооны үнэлгээтэй холбоотой процесс үн ханшийн талаар би яг бит жолооны үнэлгээ ингээд гар дээр авж байгаа. Тэгээд энэ дэлгэрэнгүй бичлэг хийн гэд бодсон байгаа. Уг нэг бичлэг хийчихээс ахгүй 11 сард бүр яг ингээд жолооны курс бүртгүүлэхтэй. Тэрийг ингээд оруулж игсэн чинь одоо тэр мэдээлэл маань ингээд өөрчлөгдөд өөр болсон болохоор ямар ч жолооны үнэлгээ маань энэ 7 хоногт ирэх нү дараагийн 7 хоногт ирэх нү тэгээ хурж ирэнгүүт жолооны үнэлгээний талаар бичлэг орно. Хэрвээ та нар сонирхож байвал тэгэж орно шүү. Тэгээд 5 сарын 26-ны өдөр би юутай байсан заяа. Жолооны машина барих шалгалттай байсан. Тэгээд тэрийгэ өгч тэнцээд бөөн баяр болоо заяа. Тэгээ надад ингээд нэг юм бичиг өгөөд энэ бичгээ үзүүлээд замын хөдөлгөөний газраас жолооны үнэлгээ аваарай гэдэг байхгүй юу? Жолооны үнэлгээ очиж авах гээд яасан чинь нөгөө нэг юм жоох юм өөрчлөлт гарсан ахгүй юу? Би Б английн жолооны үнэлгээ биш Б 197 гэдэг ангиллийнхыг хийсэн ахгүй юу? Тэр нь яадаг вэ гэхээр шалгалтаа автомат машин дээр хийгээд тэгээд жолооны курс дээр 10 цагийн турш араатай машин дээр дадлаганд гараад тэгээд нэг 15 минутын шалгалт өгч байж одоо тэр араатай машин барьж чаднаа гэдэг юм баталсан шалгалт өгөө. Тэгээд яг жинхэнэ шалгалтаа болохоор автоматик машин дээр хийх ийм үнэлэх. Тэгээд тэр нь болохоор ингэж хийх юм бол тэр жолооны үнэлэх нь B197 гэдэг үнэлэх юм бэлээ. Тэгээд автоматик механик машин хоёулын нь барьж болно гэдэг ийм нөхцөлтэй ийм жолооны үнэлэх байхгүй юу? Тийм болохоор нөгөө миний захиалсан байсан үнэлэх одоо шууд ингээд устгалд ороод дэшин үнэлэх захиалах хэрэгтэй байхгүй юу? Дэшин үнэлэхээ захиалчаа 6 сарын 1-ний өдөр тэгээ надад нэг юм fall life-ийг фигошо ингээд өгсөн. Тэр нь болохоор одоо түр хугацааны жолооны үнэлэх, жинхэнэ жолооны үнэлэх гартал гээд тэрийг ингээд авсан нэг юм бичиг өгд юм байлээ. Тэгээд үнтэйгээ зөвхөн ингээд Герман дотор жолоо барьж болно гэл тэрийг авчаал би чи ингээд бөөн баярлж байгаа юм чи ёо. За одоо ингээд машин барьж болох нь гэл тэгсэн би ингээд жоохон нэг юм өөртөө итгэж өгөхгүй байгаа захгүй. Ягаад тэгэхээр хэдийгээр ингээд 10 цаг ч юм уу тийм механик машин дээр ингээд барьсан байгаа штэ. Би бол яг ингээд өндөө 10 цаг бол бариаггүй заяо. Манай жолооны багш айгуу сайхан штэ хүмүүссэн болохоор нэг юм талаар нь бариад ихийг нь ер нь шалгалтандаа бэлдэж автоматик машин дээр явсаахгүй одоо 5 цаг 6 цагийн ч юм уу тий. Тэгтээ яг тэр талаар тэр нөгөө бичлэн дээр ингээд дэлгэрэнгүй ярина. Тэгээд механик араатай машин барихтаа би ер нь юм өөртөө жоо итгэлгүй байгаад байдаг байхгүй юу? Ягаад тэгэхээр ингээд байж байгаад нэгдүгээр араан дээр ороод ирэхлэн бол ингээд унтраачаад байдаг заяо амар ядаргаатай. Тэгээд хотын яг хөдөлгөөнд орж явахаар чи амар их ампл тэг гэрлэн тохиомог ихтэй болохоор ч тэгэл унтарчвал ингээл араас хин сигналд хол яах бол ийх бол гэж санаа зовж явах гэж ёо бурхан тэнгэр минь. Тэгээ Паскалийн машин чинь юу байхгүй юу? Механик араатай машин байхгүй юу? Тэгээ би 6 сарын 1-ний өдөр тэр одоо түр жолооны үнэлгээ авсан байхгүй юу? Тэгэл Паскал намайг за одоо юу яана? Чи миний машин дээр юу яана? Дадлах хийн гэл. Тэгээд хоёулаа орой болохоор энэ нүгээр манай навчин жоохон орой болохоор юг болчих тахгүй хөдөлгөөн багасчтیں۔ Тэрүүгээр ингээл яагаал жоохон барьж яваал намайг дадлагжуулаад ингэдэг гэл Паскал надад жолооны багш хийгээл 3 хоног гэрийнхаа энэгээр Паскалийн машин дээр дадлага хийж явж байгаа 4 өдрөөс ихсүүлээд Паскалийн машиныг унаад ажраагаа явсан. Йоо ямар гоё байсан бэ. Паскал надаас ингээл асуудаг байхгүй юу? Чи яаж гинүү? Ингээд ганцаараа надгүйгээр машина бариад ажил руугаа явж чадна гэдэгт ингээд өөртөө итгэж гэнэ үгүй асуудаг байхгүй юу? Тэнгүүд нь би итгэж гин гээ тэгэл 4 өдөр ажилд явахдаа аваад явцгаахгүй. Тэгээ 4 өдөр угаасаа амралтын өдөр байсан болохоор хөдөлгөөнч юу н тийм сэрэг байсан болохоор яг ганцаараа явах тохиромжтой байх гэж бодоод тэгэл надад нэг юм угаасаа юм чадах юм шиг мэдрэмж төрөөдсөн байхгүй юу. Тэгээ би ингээ Паскал хажууд суугаад хараас ингээ сандраад байсан байж магадгүй тий. Тийм болохоор ингээ ганцаараа суугаа явбал бас гайг байх гэл. Тэгэл 4 өдөр Паскалийн машиныг аваад би өдрийнхөө ээлж рүү явсан байхгүй юу. Тэгсэн чинь өөрийн амд Паскал бүр ингээ сандраад санаан зовоол үлдсэн. Тэгсэн чинь ингээ өөрийн амд надад машин унуулах гал байгаа байхгүй юу. Тэр чод ингээ бас хэцүү шттэ тий ингээ механик араатай машин унчаад
битгүү нэг 5 цаг 4 цаг унтсан хүнд чинь шууд өөрийнхөө машиныг өгөө явуулна гэхэр чи өөрт нас хэцүүлээдэг үлгэд өөрөх нь үнэтэй машин тий Паскалийн машин ч одоо 15,000 евроны машин гэхэр ч одоо хичнээн төгрөг чинь тий үнэтэй машин байгаа тий тийм амар үнэтэйдэж ордггүй л дээ тэгтэл ер нь бол ингээл тий манай Паскалийн машин амар гоё заяа тэгээд намайг яг ажил руугаа явсны дараа Паскал ингээл амар сандраал үлдсэн штэ тэгээд ажил дээр очичингуудаа шууд бичээрэй гэл ажил дээр очиод битсэн чинь нэг санаа намарж ах шиг байсан. Тэгээд гэрээс гараад ажил дээрээ шууд 15 минутаар очиж чам чи амар гоё юу ямар гоё мэдрэмж вэ. Йоо машинд ажил руу явах шиг гоё юм байхгүй за. Би өдөрт баг ингээд цаг 20 минутыг ч юм уу те цаг 25 минутыг ингээд амьдралдаа хэмжинэ гэж боддоо машинтай болсноороо жолооны үнэлгээтэй болсноороо энэ цагийг би одоо юунд ашиглаж болох вэ? Илүү унтаж болж байна. Ном уншиж болж байна, гэрээ цэвэрлэж болж байна. Тэг кино үзэж болж байна. Ингээд өөртөө гоё зарцуулж болж байгаа байхгүй юу? Ямар гоё вэ тий. Тэгээд 5 өдөр нь би болохоор шөнийн ээлжтэйсэн байхгүй юу? 5 дахь одоо ингээд 5 дахь хагасаа бүтсэн шөнийн ээлжтэйсэн. Тэгэл шөнийн ээлжиндээ бас унаал явсан болж лээ. Тэгээд энэ явцад ер нь бол 1-2 удаа гэрлэн тохион дээр унтраасан. Тэгээд тэр чинь нөгөө юугаа тэр ч одоо монголоор гэдэг үлээ куплунг гэдэг энэ германаар нөгөө араагаа солихтоо дардаг юм ич өгдөг лээ. Одоо нэг юм машин чинь 3 дардаг юмтай байгаа шүү дээ педал. Хамгийн зүүн талынх нь нөгөө араагаа солихтоо дардаг юм. Тэгээд тормоз тэгээд хааз байгаа шүү дээ. Одоо тэр хамгийн зүүн талын тэр нөгөө араагаа солихтоо дардаг педал германаар куплунг гэж хэлдэг. Тэрийг ингээд яг ингээд жоохон ингээд орхиод нэг юм торгон юм мэдрэмж байгаа байхгүй юу? Тэрийг л ингээд мэдрээл хаацсан дээр дарах хэвээр нэг юм торгон мэдрэмж заяа. Би ихний хэсэгтээ тэрийг ерөөсөө мэдэрч чадахгүй байгаадсан. Тэгээд гайгүй болчлоо гэж би сая бодсон чинь дөнгөж сая ирж байгаа хавцад энэ гэрийн гэрлэн тохион тэр машин унтраалаа. Араас машин сигналж илээ одоо тэг яах вэ найзууд минь та нар одоо тэгээ хүлээхээс яах вэ гэж. Тэгээ тийм болохоор би угаасаа яг одоо ингээд механик машин унж чадах юм байна гэдгээ өөртөө ингээд мэдээд авчлаа. Ингээд ямар нэгэн тэг цуунууд гэж байгаа юм. Тийм яаралтай тохиолдол юм уу те. Тийм тохиолдол гарах юм бол механик машин унъя гэж бодсон. Тэгээд Паскал хотоор одоо шинэ машин хайж байгаа. Надад автоматик. Тэгээд ингээ ботсон байхгүй юу? За би чи ингээ шинэ жолоочулж байгаа тий. Германы хөдөлгөөнийг сайн мэдгүй. Ер нь ингээ шинэ жолооч болж байгаа. Тийм чинь ер нь тийм шхот авто гэдэг нэг тийм ямби машин ч юм уу тий. Ийм 20 жил мэл болцсон. Тэгээд нэг километр нь бараг 100,000-аас тавцсан ч юм уу тий. Тэгээд нэг 2-3 мянган евронд ингээ авчиж юм уу гэж ихлэ ярьжсэн байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө одоо бензин чинь ингээ амар үнэтэй болцсон. Энэ нөгөө дай манаас үүдэлтэйгээр шууд 2 евро олж болоод өссөн байхгүй одоо заримдаа 2.10 мор болоод байгаа. Тэгэхээр ер нь ингээд яванда электро авто бол ер нь зүгээр юм байна. Тэгээд хоёлаа одоо нэг нь угаасаа Паскалийн машин бензинээр явд юм чинь. Нэг нь бензин машинтай тэгээд нэг нь электро машинтай байвал яа гэм бэ гэд ярилцаад тэгээд энэ Германаас электро машин авах юм бол яг шинэ машин авах юм бол 3,000-аас 4,500 евроны ийм юу гэж байгаа юм бэлээ урамшуул олгож байгаа юм бэлээ. Одоо жишээлбэл нэг шинэ машин 20,000 евроор авлаа гэж бодъё л доо. Электро эсвэл нэг ийм plug-in hybrid гэдэг машин байд юм байна. Тэр нь болохоор ийм цэнэгл электро ажилдаг тэгсэн мөртлөөс нэг ийм одоо зүгээр нөгөө бидний залгадаг залгуур үүдтэй тийм юм залгаад цэнгэлч тийм үү яа гэвэл гэж би ойлгосон шүү дээ. Тэгээ plug-in hybrid гэдэг тийм машин авах юм бол тэгээд хотоос нь одоо улсаас тийм урамшуул гэж өгч байгаа юм билэ. Тэгээд одоо 20,000 евроны машин авлаа гэж бодоход улсаас тэр юугаа аваад урамшуул ч юм уу тэрийг аваад тэгэх юм бол тэр машин чинь ингээл 16,000 болчихж байгаа хгүй шинэ машин. Тэгээд тийм ямби машин чинь явж байгаа шүү дээ. Шинэ машин авах уу яах уу ийх үү гэл амар ярилцаал ёо шүний ээлжиндээ 2 цаг жангаал машинууд харлаа. Тэгээд ингээд харж байхад 2017 оны машин нэг юм Opel Corsa гэдэг машин харсан хгүй юу ер нь ихтэй ажгүй. Тэгээд 30,000 явцсан. Тэгээ бензинээр явдаг 2017 или 18 оных байсан баха. Тэгээд нэг хүний гараар явсан гэдэг нэг тийм машин байсан. Тэгээ 12,450 евро гэдсэн баха. Би хажуудал зургийг оруулж за. Их таалагдсан юм. Энэ их зүгээр юм байна. Энийг энэ байвал яаж яана гэж Паскалаас тоохгүй. Тэгсэн чинь чи ингээ хардаа одоо 7-8 жил болсон байгаа нэг юм тэгээ хүний унсан машиныг хоёулаа 13,000 евроор ингэж төлж авч яхаар одоо тэр электро машин авах юм бол дээрээс нь 4,000 евроны төлөөд
€17,000 нөгөө урамшууллаа ингээд хасч тооцоо тий. Хоёул шин машин аван тий чи шинэ машина бараг ингээд 15 жил 20 жил орчим ууна штэ. Тэгээд одоо угаасаа ингээд бензин үнэтэй болсон юм хоёул тэгвэл яасан бэ гэж бодсон. Тэгээд өнөөдөр Паскал өглөөний хэлж байгаа байхгүй юу? Цаадгаж өглөөний хэлнээс нь бууж ирэнгүүт бид хоёр машинууд юу нэг шинээр нүцэх гэж байна. Тэгээд шинээр болохоор бас яг тийм 20,000 олдох машинууд ховор юм аа. Ер нь бол үнэтэй юм заяо. Энэ нэг урамшууллаас нь болоод ер нь электрон машины үн нэлээд өссөн гэд тэгж ах шиг байлээ. Toyota Aygo гэдэг нэг юм айгүй хөргөн машин байгаа хгүй электрон. Тэр болохоор ингээл 25-26,000 евроноос эхэлж байгаа. Тэгээд ер нь битэрийн ингээ боломжинд хүрэхээр те 20,000 орчимд ийм шинэ машин юу байна гэж харсан чинь Citroen гэдэг машин байлээ. Citroen C3 гэх машин байсан. Тэрийг өнөөдөр үзье гэж бодож байгаа. Тэгээд харж агаад одоо нэг юм бягаад нь болох ч юм уу те хүмүүсийн зөвлөгөө аваад тэгж бодож байна. За тэгээд нэг юм машин авах том ажил нь ёо тийм ингээд би ч ингээл ажил дээр ингээл юм батгүй сайхан ингээл ла гэл өмнөх уртгаа хийгээл ном уншаал ингээл байждаг байхгүй юу шүний ээлжин дээрээ тэгсэн чи ерөөсөө ингээл шүндөнгөө машин бацаар агаал таарлаа ёо яах вэ гэд ямар хэцүү яаж машин дээр чинь би ингээд юу ч тийм юу ахгүй одоо тий мэддэг юм юу ч байхгүй болохоор ингээд мэдгүй юм уншиж амар төвхтэй юм чи ёо тэг ингээл электромашин чинь чи яад цэнгэлдэг ёо бурхан минь тэгээд нэг хэдэн гигабайт гэд ингээд сонирхолгүй болохоор тэрийг ингээд бүр унших сонирхолтой бүр ингээд өөрт амар төвөгтэй байгаа юм чинь. Тэгээ би Паскалд хэлсэн. Ингээд би бүр машины тал дээр ямар ч мэдлэг зэдлэг байхгүй уншихаас дургу өрөөд байна. Тэгээд чи ингээд харж чадахгүй гэж хэлсэн. Тэгээ репортер ингээд машин дээр тогтчих юм бол би банк орж банкнаас суух гэдэг байхгүй юу? Над угаасаа би таард одоо бэлэн угаасаа тийм 20,000 евро өнтер байхгүй юм чинь. Банкнаас одоо надад тийм 20,000 евроны зээл мэл гэж гарах юм уу? Яах юм? Би ч одоо нөгөө визатай амьдарч байгаа, ажлын визатай амьдарч байгаа учраас тэгээд хэрвээ надад зээл мэл өгөхгүй бол Паскал өөр дөрөө зээл авчих гэсэн. Паскал өөр дөр одоо энэ машиныхан зээл байгаа хгүй юу? Тэр нь одоо нэг жил хагас гарan төлөгдөөл дуусгаар байгаа. Тэгээд энэ нөгөө электрон машины урамшууллаа хэрвээ одоо электрон машин авахар болох юм бол тэрийг бас над дээр авч болох юм болов уу? Одоо би ч гадаад болохоор гадаад надад өгдөм болов уу үгүй болов уу гэж бас харж байгаа. Болохгүй бол Паскал бас өөрийнхөө нэр дээр болгочих гэсэн. Тэгээд тэр одоо урамшууллыг нь авахд нэг юм юу байгаа юм бэлээ. Шаардлага байгаа юм бэлээ. Гэрийн орлого нь 80,000-аас доош 80,000 евроноос доош байх хэвээр жилд гэж байгаа байхгүй юу? Тэгээд тэр гэрийн орлого гэдэгт нь болохоор гэр бүлийн хүмүүс хамтран амьдарч байгаа хүмүүс гэж орох юм бэлээ л дээ. Одоо хамт санхугаа зохицуулдаг нэг юм household income гэж байгаа байхгүй юу? Энийг одоо монголоор өгнө би ингээ хажуудалд оруулчих. Тэгээ бид хоёр ингээ бодоод бид хоёр чинь цангуугаа ингээ тусдаад зохицуулж байгаа шүү дээ. Яг уу юугаа түрээсээ хуваагаад төлчин тэгээд худалдаж авч байгаа зүйл мөлүүдээ ингээ хуваагаад аваад төлчин. Тэрнээс биш бид хоёр чинь тийм нэгдсэн данс манс байхгүй. Тэгээ тийм байхгүй болохоор бид хоёр тийм яг нэг санхүүтэй нэг айл гэж явахгүй байх гэж бодоод байгаа. Хэрвээ тэх юм бол бид хоёрын орлого хоёулаа нийлээд сарын 80,000-аас гараа явчих болохоор тэр нөө шаардлагыг хангахгүй болчих жоохгүй юу? Тэгээд харж агаад Паскалыг ганцаараа ингээ ч юм уу намаа ганцаараа амьдардаг ч юм уу те бисэл битэр ингээ вегэд амьдардаг гэж байгаа тэгэж орох боломж байна уугүй юу гэж харж бодоод байгаа. Тэгээд тийм байна. Тэгээд хэрэг ингээ машин авчих юм бол дээрэс нь юу байна? Даатгал амар үнэтэй юм шиг өлээ. Жилийн баг 1,000 евро орчим юм уу да яг тэр би ч одоо шинэ жил болж учраас эхний нөгөө 2 жил ч угаасаа proba part гэж proba site гэж явдаг. Одоо туршилтын хугацааж гэдэг ч юм уу те. Энэ 2 жилийн хугацаанд ерөөсөө арх уухгүй замын хөдөлгөөнд оролцох хэвээр. Тэг хуурд мурдаа амар сайн анхаарах хэвээр. Тэгвэл нөгөө оноо хасагдаад яж хамл жолооны үнэлгийг авдаг ч гэлүү дээ. Тэгээд нөгөө 2 жилээсээ гараа явчих юм бол жоохон 0.5 промил энтертэй арх марх ууж олж болдог баха. Одоо 0.5 промил чинь 1 пив ч юм уу те. Тэгээд тиймэрхүү байгаа. Тэгээд ингээд даатгалтаас жилд баг нэг юм 1,000 евро орчим төлөх юм шиг үлээ. Тэгэнгүүтээ хэрэг электро машин авах юм бол машины татвар гэж төлөхгүй юм шиг үлээ. Усаас дэмжиж байгаа учраас тэгээд өөр юуны татгал төлнө гэцээлээ. Тэгэнгүүтээ half fleet version-ийн хоног төлнө. Энэ герман хүн болгон тийм half fleet version-ийн хоногтэй би нөгөө хуучин байрнаасаа нүүчээ тэрийг ингээд болилцсахгүй юу. Тэр нь яадаг вэ гэхээр half fleet version-ийн хоногтой байлаа гэхэд чи одоо ингээд би одоо ингээд хүний утас мат эвдэлчлээ гэж бодъё заяа юу. Паскалийн утсыг ч юм ингээд эвдэлчлээ. Гэхэд тэрний одоо төлбөрийг тэр даатгал төлдөг байхгүй юу? Одоо миний
эвдэлсэн тэр хүний зүйлийг тэр даатгалаас ингээд төлж өгдөг гэсэн үг. Тэгээ сардаа нэг бас 7 малын евро төлдөг баха. Тэрийг нэрнийг хөөцөлдөж одоо эртгэн шиг аяа гэж бодоод байна. Тийм байна. За тэгээд нэг юм машин сонирхох ажил байна. Тэнгүүтээ одоо Монгол явах ажил байна. Бас одоо ингээд юун сар гарan одоо нэг 27 хоногийн дараа ингээд Монгол явлаа шүү дээ. Тий. Юмнууд бас тэгслэх хэрэгтэй байна. Тэгээ Монгол явахаас өмнө машина зохицуулж чадах нь уу яах нь гэдэг асуудал байна. Тийм л анда ойр үеийн сонь сайхан гэвэл одоо сайхан шүдээ угаачаад нам унтнаа. Ингээд 4 хоног машинд явсан чи ямар гоё юм бэ? Бурхан минь ёо. Би чи гэртээ ингээл 7-10 марав гэл хүрээд ирчихэж байгаа юм чинь шинэ ээлжээ тараад тэг чин 7-10 би ингээд богоон дотор ингээд зүүрмэлцэн явж байдаг байхгүй юу? Тэг өнөөдөр болохоор нийт өдрөө өглөөсөн болохоор хөдөлгөөн нэлээд их байла. Тэгэл ёо салгалал за машин унтарчих уу гэж бодож айж сандарч явж байгаа л нэг юм унтраалгүй ашгүй явж ирж байгаа л энэ гэр ажлын гэрлэн тохиолдолыг унтраачлаа да. Тэгээд тийм байна. Тэг ингээ миний нэг бодож байгаа юм нь би нөгөө нэг шинэ машин авах уу эсвэл нэг юм хуучин машин авах уу гэж бодсон шүү дээ тий. Тэг би нэг бас ингээ машин авч байгаа юм чи өвөл ингээ нэг юм тий юутай суудлын халаалттай тэнгүүдээ нэг ядаж нэг юм нави заачдаг тий. Тэг ингээ нэг блютуthтэй холбогдоод нэг юм юу ачдаг машинтай болчих гэж бодсохгүй хэрэг хуучин машин авахаар бол тэгсэн чинь тийм хүмүүс нь ер нь 6,000 евро муур гэдэг юм билээ. Би нэг айгүй өөргөн Toyota алсаахгүй 2012 оны тэгээд 50,000 лөө явцсан байсан. Юу н километрийн заалт нь. Тэгээ надад айгүй таалагдсан юм. Тэгээд тэр данч хэрвээ бит хоёр шинэ машин авахгүй бол тэрийг амна гэж бодож байгаа. Тэр 6,200 зөөжсэн баха. Тэгээ ер нь бас багч бензин идэх юм л тэрний зургийг бас ингэ хажуудалд оруулчих заяа. Тэгээд за тийм л анда ойр үеийн сонь сайхан гэх юм бол тэгээд та нар хэрвээ ингээд тэг герман машин авч исэн бол та нарын машин авч исэн туршлага юу байсан бэ? Тэрнээс надтай дуртай хуваалцаарай. Тэгээд тийм л анда ингээд би унтахаар явлаа. Та нар маань өглөө үдчихвэл өдрөө сайхан өнгөрүүлээрэ, өдөр үдчихвэл оройгоо сайхан өнгөрүүлээрэ, өдрөө сайхан өнгөрүүлээрэ. Орой үдчихвэл тэгээд сайхан амраарай. Та нарт дэмжлэг таалагдсан бол гоё лайк дараарай. Тэгээд гоё комент өчжүүлтэйгээрэй. Тэгээ бүр гоё таалагдах юм бол subscribe хийж орж ирээрэй. Тэгээд дараагийн дэмжлэг болтол бай бай. Тэгээд маг ингээд нүд мүд анилтад байна гэдэг бас огтуй шүү. Энэ шүний ээлжний нойр гүдэлтих шүү. Би ингээд шүний ээлжнээс ирчээд 7:10 гэж ирчээ шүдээ угаад муугаал 7:20 гэл орлого ороод ингээд заяаг үтгээ 2 хүртэл унтан заяа. Тэгэхээр ч одоо хэдий 8 9 10 11 12 1 2 7 цаг гэж бас болж байна. Нэг 6 цаг маг орчим минут унтаад байгаа юм шиг байна. Тэгэл ерөөсөө унтаж чадахгүй. За. Ингээд нойрны асуудал гэж нэг хэцүү юм байна. Нэг ээлжний ажлаас болж. За тэр явах гэхдээ шинэ ээлжинтэй мөнгө сайх юм да. За. Тэгнээс одоо баяртай. Лайк дараарай, комент хийрэй, subscribe дараарай. Bye bye.